Шинэ үеийн зомби сүрэг. За юу яцхан бамбарнууд мэн. Зяк цаадах чинь жаахан ажил ихтэй байсан тул 1-7 хоногт огт бичлэгээ чадсангүй. Гэхдээ цаа чин гимшсэндээ сувгийнхаа 100 дахь спешиал бичлэг болгож бамбарнуудаа цоо шин жинхэнэ үзээтэй нэгэн шинэ аимшиг киног ярьж өгөхөр боллоо. Бидний хамгийн сайн мэдхээр Train to Busan киноны найруулагч Yoon Sang-hoгийн найруулсан дөнгөж сая 5 сард нээлттэй хийсэн цоо шин төрлийн зомбины тухай гардаг аимшиг кино болох Colony. Нээлттэй хийсэн цагаас хойш өмнөд Солонгос борлуулалтаараа тэргүүлж цахим орчинд ёстой л нэг бужигнуулсаарч байгаа кино гэхээр ямар үзээтэй кино гэдг нь ойлгомжтой байлгүй дээ, тэ. За тэгээд олон юм яриад яах вэ? Бидний харж Жүн Жихюн ихчийн гол дүртэн тоглосон нээлттэй хийгээд ердөө хэдхэн сар болж буй Colony кино руугаа орцгоё. Кино маань шинжлэх ухааны сэдвтэй мөн нэлээд урт бичлэг болох тул манайхан өөр элдв зүйлс хийлгүй яг сайхан төвлөрч байгаад үзээрэй за. Мэдээж манайхан киногоо бүтэн үзчихэд хэр их таалагдсанаа дүрм ёсороо 1-10 оноогоор дүгнээд доор комментоор бичээрэй. Нэгэн залуу 911 руу залгаснаа. Сайн байна уу? Намайг Соо Ёнчол гэдэг. Би Chains Bio компанид ажилладаг байсан. Өнөөдөр Донвүри барилгад би нэг туршилт хийхээр төлөвлөж байгаа. Туршилт ч яг биш юм аа. Терроризм гэвэл илүү тохиромжтой байх. Маш өндөр аюултай биологийн терроризм гэж ойлгож болно. Би халдвар үүсгэгч Нянган өөртөө тарьчихсан байгаа. Амжилттай ч болчихсон. Энэ бүх аюулыг зогсоох цор ганц вакцин нь би өөрөө гэхүүдээ хэмээн хэлж буугаар кино маань эхэлнэ. Colony тодорхой нэг цагт нэг газарт оршиж буй ижил зүйлийн организмууд. Манай киноны гол дүрийн Kwon Se-jung харин хоцорчлоо. Харин таксины жолооч замын нөгөө талд буулгаад тойрч алах гэсээр итл хоцорчлоо. Хэмээн огт гимшсэн шинжгүй хэлэн нэгэн залуутай уулзан өнөөх Донвүри барилга дотор зохиогдож буй төрөнд дурдгдсан Chains Bio компани эрдэм шинжилгээний хурал руу орж харагдана. Урилга үзүүлээ зааланд орон дөнгөж өөрсдийн суудалтаа суутал энэ Chains Bio компани захирал нь гарч ирэн илтгэлээ эхэлдэг. Манай Se-jung хамт байгаа залуутайгаа ярьж буй ярианаас нь сонсвол энэ залуу нь бүр 10 жилийн өмнөх X нөхөр нь гэдэг нь тодорхой болдог ба X нөхрийнх нь одоогийн эхнэр хүртэл манай хүнийг мэддэг ямар ч асуудалгүй харилцаатай л гэх юм тэр. Chains Bio компани захирал нь илтгэлдээ collective intelligence буюу нийлмэл оюун ухаан гэх зүйлийн тухай их л задлан тайлбарлан ярих ба энэ нь хувьсгал авчрах цоо шин зүйл. Бид үүнийгээ мэдрэлийн хийсэн гэмтэлтэй хараханд тарьж туршилт хийтэл тэр харахны хөл нь маш богино хугацаанд зөв зүгээр болоод алхаж эхэлсэн. Бидний одоогийн дүгнэлтээр хэрвээ хүний тархинд энэ зүйлийг амжилттай суулгаж чадвал хүмүүс хоорондоо огт үг хэлэлгүйгээр шууд мэдээлэл солилцож ойлголцох боломжтой болно. Гайхамшигтай биш гэж үү? Хэмээн өөрсдийн шинэхэн төслийн тухай их л уран яруу илтгэл тавьж байдаг. Манай Se-jung ч өөрт нь ирсэн урилгыг харахад яагаад ч юм дээр нь эрхэм хүндэт профессор Kwon Se-jung төгс бус харилцаа бол бүх эмгэнэлт явдлын их үндэс юм хэмээн бичигдсэн харагдана. Кадр солигдоход энэхүү Донвүри барилгын хамгаалтын ажилтан залуу цайныхаа цагаар өөрийн төрсөн эгчтэй хамт дэлгүүрээрээ зугаалж явж харагдах ба удахгүй хоёулаа нэг сайхан амралтаар явъя хэмээн ярилцсан аялалт хэрэгтэй зүйлсээ үзэн явж байдаг. Нөгөө талд Chains Bio компани захирал илтгэлээ дуусгаад буугаад ирэхэд нь манай Se-jung очиж уулзаад урилга явуулсанд баярлалаа захирлаа. Гэхдээ энэ дээр байгаа үг нь яг ямар утгатай юм бэ гэд дөнгөж асуухтай зэрэгцэн захирлын утсанд нь улсын терроризмтэй тэмцэх хэлтсээс дуудлага ирэн байна уу? Өнөөдөр наад барилга дотор чинь терроризм болно гэж танай компанид ажилладаг байсан Соо Ёнчол гэх залуу 911 дуудлага өгсөн байна. Хэмээн хэлснээр захирал залууч манай хүнийг орхиод шууд цаашаа яваад өгдөг. X нөхрөнч манай Se-jung юугаа игээд байгаа юм бэ? Араас нь очоод уулзаа. Наад хүнтэй чинь хэр оргийн хүмүүс уулзаж чаддгүй маа. Очоод компанид нь ажилд орох тухайга ядаж хальт асуучих. Гиснээр манай хүн саяны захиралтай уулзахаар араас нь явдаг. Араас нь даган явтал өнөөх нь цааш явсаар нэг VIP room гэх өрөөнд орчих ба яг араас нь киноны бүр ихэнд гарсан нөгөө 911 дуудлага өгсөн Соо Ёнчол гэх залуу орж харагдана. Chains Bio компани захирал нүүр гараа угаах гэтэл өнөөх Ёнчол гарч ирснээр шууд л сайн байна уу захирлаа. Хагас дамжуулагч ашиглан ярилцахгүйгээр мэдээлэл солилцох гэсэн үү те? Наадах чинь миний судалгаа биш гэж үү? Хэрвээ үнэхээр наадах чинь бүтчихвэл хинч над шиг хаягдаж бас ажилласаа халагдахгүй бах те? Хүн төрөлхтнийг дараагийн төвшөнд гаргах зүйл штэ наадах чинь. Гэхэд захирал нь ч өөдөөс нь хөөе гажиг новш минь чиний тэр зүйлийг бол хаанч хизээж ашиглаж болохгүй заяа юу? Хэмээн их л дээрэнгүү өнгөөр хэлэн хананд шахаж эхэлдэг. Үүнийг нь шилэн
ханны цаанаас харсан манай Сижонч за энэ удаа захиралтай уулзах худлаа юм байна да гэсээр буцаад явж эхэлдэг. Өрөөн дотор өнөөх Ёнчоолч мөчөөгөө өгөлгүй захирлаа та анх миний судалгааг хараад төгс байна гэж хэлж байсан биш үү? Тэгснээ одоо гажиг гинэ та тэгээд гажиг хүнээсээ судалгааг нь хулгайлж байгаа мó те? Би огт хүн төрөлхтнийг устгах гээгүй шүү дээ. Энэ бол ахин төрөлт та төсөөлөд үзэлтэй төгс харилцаа холбоо үүснэ. Атаархал, атаажөтөө, сэжиглэлт гээд энэ бүх зүйлс тогтургүй харилцаанаас л болж үүсдэг биш гэж үү? Би энэ бүхнийг л зогсоох гээд байгаа штэ захирлаа гэд баарг л илтгэл тавихад өнөөх захирал нь бас л өөдөөсөн дээрэнгүй шинжтэй инээснэ муу гажиг хэмээн хэлээд гараад явах гэдэг. Гэтэл энэ Ёнчоол нь тэгвэл би болон шинэ хүн төрөлхтний холбоос нь таал болох нь дээ. Гиснээ Ингрээсээ нэг тариа гаргаж ирээд шууд захирлынхаа араас очоод хүзүүрүүн тарчих ба захирал нь ч бүр уурлан Ёнчоолыг зодож байгаа тэнд байсан нэг жижиг өрөөрөө шидэж хийгээд хаалгыг нь хаагаад бариулыг нь сандлаар түгжээд хорчихдог. Би рүүгээ юу гэдгийг мэдэхгүй зүйлс тариулсан захиралч сандраад өрөөнөөс дөнгөж гартал 저게? 일로 와봐. 바로 서울이 어디예요? 저쪽으로 돌아서. 뭐야? 야, 주세요. Яг энэ үеэр барилгын өөр нэг хэсэгт манай Сижонч өнөөдрийн ажиллаа дууссан тул харихаас өмнө X нөхөртөөгөө хоол идэж байх ба X нөхрийнх нь эхнэр нь залгаснаар хэдүүлээ хид хідэн шин зүйлсийг мэдэж авна. Энэ X нөхрийнх нь одоогийн эхнэр нь бас профессор ба нэр нь Соли. Мөн энэ хоёр нэг охинтойгоос гадна X нөхөр нь Америкт хэсэг суурин байж ажиллах гэж байгаа тул одоо шууд гэр бүлээрээ Америк руу нисэх гэж байгаа л болж таардаг. Манай хоёр ч хоолоо идэж дуусгаад гарахад зөрөөд 3 сурагч орж ирж харагдах ба хос гэмээр 2 сурагч нөгөө нэг сурагчгаа өнөөдрийн хоолыг чи авч өгөн шүү за хэмээн их хэл сурамгай дээрлэхэж харагдана. Яг энэ үеэр хамгаалтын ажилтан залуугийн дотоод холбоогоор нь барилга дотор үүмэн самуун гарсан удахгүй бүх орц гарцыг хаах гэж байна. Гэх ойлгомжгүй мэдээ ирснээр төд удалгүй барилгын гадаа битүү цагдаа нар том автобустай ирснээр шууд барилгыг бүхэлд нь бүслээд хүл хорой тогтоож эхэлдэг. Манай хоёрч барилга дотор баярлаа баяртайгаа хэлээд яг л салах гэж байхад цаанаас нь гинтэл хүмүүс үүмэлдэж эхлэх ба бөөн л дөрвөн хөлсөн зомби нар гарч ирээд ёстой л нэг үүмэн самуун бүрэн утгаараа эхлэндэ. Манай Сижонч цугтах гэж байхдаа хүмүүсийн хөлд түлхэгдээд унсан нөгөө хамгаалтын залуугийн ихчийг босгож тэрэгцэр дээр нь суулгаа цааш явах гэтэл нэг зомби яагаад ч юм сурталчилгааны гэрэлт самбар руу дайраад байхан тэр. Манай хэд ч цугтах газаргүй босноор хажууд нь байсан нэгэн аяны дэлгүүр рүү орох үеэр манай Сижон зомбид яг бариулах гэж байсан нэг цагдаагийн ахлахыг ч мөн авраад амждаг. Шилэн хаалгыг түгжихдээ зэрэгцэн зомбинууд бөөнөөрөө шилэн хаалгыг мөргөөд эхлэхэд мань хэд жайн ухарч байгаад сая авруулдаг цагдаа санаандгүй гэрлийн унтраалга дараад гэрлийг унтраахад өнөөх зомбинууд шууд л итгэхгүй болоод гацчихдаг. За ингээд манай Сижон X нөхөр нь олон хүүхдээ энэ нэг бизнесмен залуу энэ барилгын хамгаалтын ажилтан залуу болон хамгаалтын ажилтны төрсөн эгчин. Тэгээд нэг цагдаагийн ахлах болон энэ аяны дэлгүүрийн худалдагч ах гэсэн хүмүүс юу ч гэсэн хэсэгтээ аюулгүй боллоо гэдэл тайвширч байхад өнөөх зомбинууд нь шилэн хананд ойлгон яг нөгөө талд нь байгаа түрүүний хоолны газар руу шууд дайрч эхлэх нь тэр. Тэнд нь мэдээж хоолны газрын ажилтнууд болон түрүүн хоол идэхээр орсон нэгнийгаа дээрлэхэд байсан 3 сурагч байх ба зомбинууд нь шилэн хан руу хий димээл самардаж харагдана. Биенээсээ нэг тийм сонин муухай зунгах шиг зүйлс гаргаад байх ба гинтэл бүх зомби дээшээгээ хараад аммаа ангаалгаад яг л нөгөө захирлын яриад байсан шиг хоорондоо мэдээлэлээ солилцоод эхэлдэг ба дууссныхаа дараа бүгд хойш мөлхөж зайгаа авч байгаад шилэн хаалгыг шууд мөргөж эхэлдэг. Шилэн хаалган ч цуурч эхлэхдээ зэрэгцэн бүх зүйлсэд маш гярхай, маш анзаарахч манай Сижон түрүүхэн болсон зүйлийг санан нэгэн зүйл бодож олдог. Ингээс нэг жижиг гарч идэн олж аваа тэрийг анивчуулан нөгөө талд байгаа сурагч охтын анхаарлыг татаж байгаа утсан дээрээ гэрлээ унтраа хэмээн бичээд харуулах ба нөгөө дээрлэхүүлж байсан сурагч охин ч гяс гэрлээ унтрааснаар ашгүй нөгөө зомбинууд ч дөрмийн дагуу бүгд дайрхаа болоод тараад мөлхөж эхэлдэг. Гэтэл гинтэл хоолны газрын шилэн хан доторх сурчилгааны гэрэлт самбарны дүрсэн солигдсон тоогоочийн дүрс гарч ирэхэд бүх зомбинууд гэрэлт
амралт самбар руу дайрахад дахиад өнөөх шилэн ханыг нь мөргөөд эхлэх тэр. Энэ бүхнийг нөгөө талаас нь ажиглаж байсан манай Герха Сижонч зомбинууд хүн дүрстэй зүйлс рүү шууд дайрч байгааг нь мэдэн аяны дэлгүүр дотор байсан хүний зурагтай хөөсөн цэр хэвлэлүүдийг хамгаалтын ажилтны эгчийн удирдлагатай тэрэгэнцэр дээр нь үлгэж байгаад үснийхээ боолтоор арааг нь түлхэн цааш явуулснаар ашгүй өнөөх зомбинууд яг л таамагласныхан дагуу хүний зурагтай хэвлэлүүд рүү бүгд л дайрч эхэлдэг. Энэ симхийг нь ашиглан нөгөө талд байгаа сурагчид болон хоолны газрын хоёр хүнийг яс дуудан өөрсдийн байгаа дэлгүүр рүүгээ оруултал өнөөх хогийн дээрлэхүү эрэгтэй сурагч нь дээрлэхүү найз охиноо хаяад гүйж эхлэх ба өнөөх охин чайсандаа ганцаараа буцаад хоолны газар руугаа ороод хаалгаа төгччихдэг. Манай Сижоны экс нөхрөнч зориг гарган гяс гараа дээрлэхүү сурагч охиныг аваад яг өөрсдийн байгаа хэсэг рүүгээ оруулах гэж байтал цаанаас нь өөр нэг зомби гарч ирснээр шууд манай хүний экс нөхөрлүүн дайрах ба ашгүй мань нөхөрч амжиж нэг хувцсны дэлгүүр рүү ороод ахин нэг хүний зурагтай хэвлэлээр хэсэгтээ цаг авах гэж оролдсон доо. Гэтэл яг энэ үеэр түрүүний удирдлагатай тэрэгэнцэр дээр хэвлэлүүдийг даган явсан сүрэг зомбинууд бүх хэвлэлүүдийг нь унгаагаа дээрээс нь хазах гэж нэлээд үзэж байснаа ахин бүгд дээшээгээ хараад амаа ангаан мэдээлэлээ солилцож эхэлснээр шууд дөрөв хөллөж байсан зомбинууд бүгд л хоёр хөл дээрээ босон бүр хэвлэлүүдийг огт тоолгүйгээр амьд хүмүүс рүү дайрч эхэлдэг. Ерөнхийдөө бол яг л нөгөө захирлын хийлж байсанчлан энэ зомбинууд нь коллектив интеллиженс буюу нийлмэл оюун ухаантай тул байршил хамааралгүй шууд хоорондоо сурч мэдсэн зүйлсээ солилцсон хамттай хөгждөг төрлийн нэлээд эвгүй өвөрмөц төрлийн зомбинууд л гэсэн үг. Зомбинууд мэдээлэлээ дөнгөж солилцоод дуусахад манай Сижоны экс нөхрийг хөөж байсан нэг зомби нь хүний зурагтай хэвлэлийг огт тоохоо болоод эхлэх ба яг энэ үеэр бүх телевизээр өнөөдөр үдээс хойш донгуурыг барилгад болсон биотерроризмоос болж барилгыг бүхэлд нь хааж хөл хоройд огтоогоод байна. Терроризмтэй тэмцэх газрын удирдлагуудын хэлж байгаагаар энэхүү вирус нь маш өндөр аюултай бөгөөд маш хурдан тархдаг. Холбогдох байгууллагуудын мэрэгжилтнүүд энэхүү вирусыг болон вакциныг нь ч мөн маш яралтай судлаж эхэллээ. Амьд үлдсэн хэд ч бүгд л гэр орнолгоо уцаар ярьж байхад манай Сижон экс нөхрийнхөө уцанд ирж буй дуудлагыг нь аван эхнэрт нь нөхрийг нь өнгөрсөн тухай хэлэхэд уцны цаана хөөхий жоохон охин нь аава миний аав хаана байна хэмээн уйлсаар үлддэг. Бүгд л цуглан нэмэлт хүч ирэх болов яах вэ гэхэд өнөөх цагдаагийн ахлах аврах баг ийшээ ирэхгүй гинэ. Энэ вирус нь маш хурдан тархдаг тул гүйцэд судалж дуусах хүртэл энэ байшинг бүхэлд нь хөл хорионд байлгана гин. Гэхдээ эндээс гарах ганцхан л арга байгаа. Энэ бүхнийг тэр Со Ёнчол гэх залуу эхлүүлсэн гэсэн. Өөрийгөө вакцин болгосон гэх залуу. Тэр залууг хэдүүлээ олж авч чадвал аврагдаж чадна. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал дээр харагдсан гэсэн. Гэхдээ тэрнээс цааш огт мэдээлэл байхгүй юм лээ. Гэж хэлхийг нь манай Сижонч тэр нөгөө залуу юу Чейнс Баяогийн захиралтай уулзахаар нэг өрөө рүү орохыг нь би харсан штэ. Хурлын дараа 3 давхрын VIP room гэх өрөө рүү орсон. За юу ч гэсэн тэр Ёнчолыг олж авч чадвал барилгаас гарч чадна гэдгээ ойлгочихсон. Мөн сүүлд 3 давхрын VIP room гэх өрөө рүү орохыг нь харсан манай хэд тэгвэл ядаж эхлээд энэ өрөөнөөсөө яаж гарах уу гэснээр ярилцаж эхлэн дээ. Манай эрдэм мэдлэгтэй Герха сүрхий анзаарагч Сижонч нөгөө хэдтэй хүмүүсээ миний анзаарснаар энэ халдвар авсан хүмүүс хоорондоо маш хурдан мэдээлэл солилцоод авах шиг байлээ. Эхлээд бүр 4 хөллөж байсан ч удалгүй бүгд 2 хөл дээрээ алхаж эхэлсэн. Мөн хүний зурагтай хэвлэлүүдийг тоохоо болж амьд хүнийг таньж мэддэг болсон. Өөрөөр хэлбэл хоорондоо ярилцах нь цор ганц мэдээлэл дамжуулах арга биш. Жишээлбэл мөөгөн цэр гэх мэт төрлүүд хоорондоо харилцах мэдээлэлээ солилцох өвөрмөц аргатай байдаг. Шоргоолч хүртэл феромонс гэх химийн дохиогоор хоорондоо харилцдаг. Тэр феромонсынхоо хүрээг тэлхийн тулд иймэрхүү салст зунгаг гаргаж ашигладаг. Яг тийм шоргоолч шиг миний таамаглаж байгаагаар бол энэ халдвар авсан хүмүүс үнэхээр тийм нийлмэл оюун ухаантай хоорондоо энэ зунгагаараа дамжуулж мэдээлэл солилцож байгаа бол хэдүүлээ ч гэсэн худлаа мэдээлэл өгч хуурч чадах байхаа. Шоргоолчнууд хүртэл заримдаа хоорондоо буруу мэдээлэл дамжуулснаар ант мис гэх зүйлс болдог. Нэг том тойрог хэлбэрт ороод үхэн үхтлээ эргэлдэх хөдөлгөөнийг тасралтгүй хийдэг. Яг л тиймэрхүү худал мэдээлэл шиг хэдүүлэнгийнх нь нэг нь энэ зомбинуудад хүчтэй үнэртүүлээ. Бусад хүмүүс нь тис өөр үнэрээр өөрсдөө бүрхэж чадвал биднийг үндсэн дайрах ёстой байгаа гэж анзаарахгүй байж магадгүй. Гэхдээ мэдээж буруу мэдээлэл авснаа мэдэх хүртлээ. Эднэр маш хурдан суралцдаг юм байна лээ. Гэхдээ ядч л эндээс гарах цаг хожиж чадах байх.
За юу ч гэсэн яаж ч туршаад үзэх нэг аргатай болсон маань хэд тэгвэл хэн гарах уу гэж ярилцаж байхад энэ аяны дэлгүүрийн нэлээд эрүүл чирэг биетэй энэ ах профессороо надад зүгээр юу хийх ёстойг минь л хэлчих. Бүгд л давхар хамгаалалт болгож гарын буугу хөл зэрэг скотчоор ороож аваад дотроо нэг групп чат нээгээд дээрлэхүү сурагч охины их л хүчтэй үнэртэй усыг аяны дэлгүүрийн ахын дээрээс ёстой л нэг усанд оруулж байгаа мэт асгаад гаргалаа да. Дэлгүүрийн агч дэлгүүрээс гарan хөөй новшнуудаа наашир хөөй хэмээн орилон зомбинуудыг цуглуулаад цааш зүгтахад нэрэл манай Сижоны таамагласны дагуу зомбинууд нөгөө мэдээлэл солилцдгоороо солилцсон дэлгүүрийн ахын араас бөөндөө хөөж эхэлдэг. Ерөнхийдөө бол энэ хурц үнэртэй зүйл бидний гол байшуу гэх мэдээллийг солилцсон юм шиг байгаа. Дэлгүүрийн агч энэ хооронд нь цаашаа үнэртэй усны тасаг руу очиод яг өөр дээрээ асгасан тэр уснаас хэд хэдэн шилийг цүнхэлж аваад ёстой л нэг ам мул зүгтсаар нөгөө хэд дээр ирснээр манай хэд төлөвлөгөөнийхөө дагуу дараагийнхаа хэсэг рүү орхон тэр. Үнэртэй усыг өөрсдөө нуугдаж буй дэлгүүрийнхаа арын агуулх өрөөний зүг шалаар нь асгаж байгаад агуулгын өрөөнд нь бэлтжсэн байсан хитэн манекен дээрээсээ нэмж асгаад харин өөрсдөө тис өөр үнэртэй болгохын тулд тэнд нь байсан антифризийг аваад усанд орж байгаа мэт бие тойруулан асгаж эхлэндэ. Өөрсдөө манекен шиг зогсоод дэлгүүрийн хаалгыг онгойлгоход яг л манай үнэ таамагласны дагуу зомби нар манай хэдийг тоолгүй өөрсдийн цээжилсэн үнрээ даган дэлгүүрийн арын өрөөрөө бөөндөө гүйлдэд орохдоо зэрэгцэн манай хэд ч зүгтахаар дөнгөж дэлгүүрээс гартал хуурцнаа мэдсэн зомбинууд ахаад шууд хоорондоо мэдээлэлээ солилцоод эхэлдэг. Мэдээлэлээ солилцоо түр гацчихсан байгаа дээр нь манай хэд газ дундуур нь гүөх ба зарим нь зогсож байсан зомбиг сандарсандаа мөргөж унгаага. Зомби нар цэрэх гээд байсан тул манай хүн галын тохиоллыг ажилуулж тэрүүгээр нээл ус олгож байгаад ашгүй нэг бүгд 9 минут лифтэнд орж чаддаг. Яг энэ үеэр манай Сижоны сая хүүхдийг X нөхрийнх нь эхнэр буюу мөн ижил профессор Соли нэгэн газар руу машинаараа явж байхдаа мэдээ үзтэл бүх хэргийг эхлүүлсэн хэргийн эзэн тэр Сой Ончолын тухай яригдаж байх ба уг мэдээнд ууг нь тэр Сой Ончол нь их сургуультай элсэж орсноос хойш төгсөх хүртэл хамгийн шилдэг сурагч байсан гэсэн. Мөн дипломныхын сэдв мөөгөөр мэдээлэл боловсруулж тооцоолол хийх байсан. Мөн Сой Ончолын аав нь ч гэсэн биологийн ухааны профессор байсан юм байна лээ. Гэвч судалгааны лабораторийнхоо мөнгийг буруу зүйлд ашигласан болон судлаач оюутнуудаа өөрийн хувийн ажилд ашигласан гэх хэрэг нь илэрч бүхэл хэвлэл мэдээлэлд нийтлэгдсэн ба ердөө 4-7 хоногийн дараа өөрийнхөө амийг хорлсон байсан. Тэр Сой Ончол одоогоор хинээс ч ямар ч зүйл шаардлагагүй ийм аюултай зүйлс эхлүүлсэн гэхээр аавынхаа өршөөг авч байгаа юм болов? Аав хүү хоёрын хэрэг хоорондоо холбоотой байж магадгүй юм. Манайхан энэ эмэгтэй буюу манай Сижоны X нөхрийнх нь одоогийн эхнэр болох энэ Соли гэдэг нэрийг сайн тогтоогоод аваарай за. Хоошоогоо маш чухал дүр болох юм шүү. Нөгөө талд барилга дотор байгаа манай хэд лифтээр 3 давхар дөнгөж гарч ирэхэд хамгаалтын ажилтан залуу хөөхий суумгаа ихж байгаа нуруунд дээрээ нэг төмөр бэхлээд суулгачсан байх ба манай Сижоны хэлж байсан тэр VIP room гэх өрөөнд нь юу ч гэсэн элдв аюултай тааралгүй ороод ирхэн тэр. Өрөөнд орон тэнд байсан түгжээг нь сандлаар таглаа тавьчихсан байсан жижиг хаалгыг онгойлгохдоо л манай хэдийн энэ барилгаас амьд гарах ганцхан баталгаа болох өнөөх Сой Ончол нь бүр яг дүрээрээ зогсож байдаг. Энэ их өвмэн самуун дөнгөж эхлэхийн өмнө Chains Bio гэх энэ компани захирал нь хүзүүндээ тариа тариулцгаад энэ Ончолыг энд түгжээд явсан яг тэр чигтээ байж байгаа л гэсэн үг. Мань цагдаагийн ахлагч Сой Ончол чамайг донгүүрийн барилгад террорист халдлага хийсэг хэрэгээр баривчилж байна. Та чимээгүй байх эрхтэй. Таны хийсэн бүх зүйлс шүүхтэр таны эсрэг ашиглагдах боломжтой гэх мэт эрх үүргүүдийг нь уншиж өгөн гарт нь гав зүүж харагдана. Гэтэл өнөөх хэргийн эзэн хингэргийн давхар Сой Ончол бүр юу ч болоогүй мэт бүгдээрээ сайн байна уу? Галын тохиолдолд ажиллуулж ус цацсан халдвар авсан хүмүүсийн мэдээлэл солилцохыг саатуулж чадсан нь таны санаа байсан уу профессор? Гэхдээ санаа чинь буруу байсан шүү. Ус харин ч тэдний мэдээлэл солилцох хугацааг хурцсагдаг. Химэн яагаад ч юм манай Сижоныг их л сайн мэддэг хүн шиг л ярьж эхэлдэг. Манай хэд ч баярлан за одоо ингээд аврах баг бидэн дээр ирнэ үстэй гэхэд өнөөх цагдаа үгүй аврах багийнхантай барилгын дээвэр дээр уулзах ёстой. Бас энэ гадна байгаа хүмүүс чинь халдвар авсан өвчтөн л гэсэн үг. Дээд удирдлагаас энэ хүмүүсийг огт алж болохгүй гэх тушаал ирсэн. Химэн сонин зүйл хийснээр арга буюу дээвэр лөө бөөндөө гарахаар болдог. Нөгөө талд манай Сижоны X нөхрийн одоогийн эхнэр буюу профессор Соли багийнхантайгаа судлаж явсаар байгаад энэ Сой Ончолын ажилласаа гарснаас хойшоогоо байрлсан хувийн лабораторийг нь олчихсан байх ба дөнгөж яваад ортол жижиг шилэн хоргон дугаарлаад хийчихсэн бөөн туршилтанд ашигласан жижиг сармаг
сармагчингууд байх ба номер 1 гэсэн шилэн хоргонд хагарчихсан мөн хоосон харагдах нь тэр. Тэгснэ гинтэл өнөөх жижиг сармагчингууд нь мань соли болон хамт явж байсан судлаачид болон тусгаагийнхан руу дайрч эхлэх ба нэлээд алалцаж байгаад нэг сармагчинг нь буудаад унгаахад бусад сармагчингууд нь ч яагаад ч юм бүгд л таг гацчихсан тэр. Гайхаад хартал сая буудуулж өгсөн сармагч нь номер 1 гих тэмдэгтэй сармагчин болж таардаг. Мань профессор Солиж гайхан цаашаа явж очиод харвал маш том самбар дээр саяны бүх туршилт хийсэн сармагчингуудыг номер 1 сармагчинтай утсаар холбочихсон байхыг харсан мань Солиж нэг л зүйлийг ойлгочих шиг л болдог. Энэ үеэр барилга дотор байгаа манайхид өнөөх соо Ёнчоолыгаа гавлаад барьчихсан тээвэр рүү гарахаар лифтэнд суудал өнөөх Ёнчоол нь дэлгүүрийн ах руу харснаа гиснээс та хэдэн настай вэ? Зомбинуудын дундуур гулгаад хурдан гихчин зугтаж байсан чинь янзтай байсан шүү. Химээ нэг л ойлгомжгүй сонин зүйл хэлснэ. 너무 멋있었어요. 저 새끼 도망쳤어. 뭐야? 선생님. 이제 어떡할 거야? За ингээд саяны өмнөөс амьд үлдсэн хэд маань энэ барилгаас 9 минут гарах ганцхан түлхүүр байсан Ёнчоолыгаа алдчихсан тул буцаж олж авахаар барилгын бүх камеруудыг хяндаг хяналтын өрөө рүү явахаар болдог. Хамгаалтын ажилтан залуу хаана хяналтын өрөө байгааг мэддэг тул манайхэд замдаа хэд хэдэн зомбитой таарсан ч эвтэйхэн мултраад ашгүй камерын хяналтын өрөөнд ороод шууд хамаг хөшгийг нь хаагаад ажилдаа орхон тэр. Гэтэл манай маш гярхай анзаарах Цэжон саяны болсон үйл явдлуудаас дүгнэлтхийн бас нэгэн сонин зүйлийг таамаглаж эхэлдэг. Манай хэдий 3 давхарлаа очоод өрөөнөөс нь гаргаж авах хүртэл тэр Ёнчоол тэр өрөөндөө л байж байсан. Тэгсэн мөртлөө яаж дэлгүүрийн ахыг нэг давхар зомбинуудаас зугтаа дундуур нь янзтай гэх чинь гулгаж гарсан тухай мэдчихсэн байв. Яагав түрүүн лифтэнд хамт явж байхдаа дэлгүүрийн ахад ингэхэд таны нас хідвэ? Ёстой янзтай гулгаж гарсан шүү. Энтэр гэд хэлсэн штэ тий. Энийг нь анзаарсан манай Сэжоны таамаг нь энэ халдвар авсан хүмүүс буюу зомбинууд нэгнийхээ харж байгааг зэрэг харж чаддаг. Эсвэл тэр Ёнчоол нь зомбинуудын харж байгааг нь нүдээр нь дамжуулаад харж чаддаг гэх таамаг. За юу ч гэсэн ийхүү нэг шин таамагтай болоод ярилцаад байж байхад хамгаалтын залуугийн их чинь олцглоо гэснээр бүгд очоод камерын дүрсийг харуул өнөөх Ёнчоол гарандаа гавтай чигээрээ зомбинуудын дундуур бүр юу ч болоогүй мэт огт тоолгүй их л 50 алхаж явж байснаа хамгийн анх тариад хариулж хувирсан энэ Chains Bio компани захирал дээр нь очиж харагддаг. Тэгснээ хэдийнэ хувраа зомби болчихсон захиралдаа элдв балаа юм хэлж байснаа шууд л албаар өөрийн гараа хазууснаар айл айл нь газар тунаа татгнаж эхэлдэг ба бусад зомбич яг л нөгөө мэдээлэл солилцож байгаа мэт дээшээ хараад амаа ангаагаад татгнаад эхэлдэг. Шинэхэн таамаг нь буруу зөвийг сайн мэдэхгүй байгаа ч одоо энэ бүх зомбинууд ахин нэг шинэ мэдээлэл солилцож байгаа гэдг нь баттул манай хэд энэ үеийг нь далимдуулан гяс очиж вакцина буюу муу Ёнчоолыг барьж авахар болж харин хамгаалтын ажилтан залуугийн суумгай их чинь камерын хяналтын өрөөнд үлдэж нөгөө хэдтэй зам заахаар болсон байдаг. Мэдээлэл солилцоо таг гацчихсан байгаа зомбинууд дундуур манай хэд чимээгүй явсаар яг очоод Ёнчоолыг бариад автал Ёнчоолж сэрж бусад зомбинууд ч бүгд сэрэн манай хэдийн зүг шууд л хөөж эхлэх нь тэр. Манай хэд ч эвтэйхэн болтаад нэг өрөөнд ороод нуугдтал зомбинууд ч тэр өрөөг нь өнгөрөөд явах ба өнөөх муу Ёнчоол гинтэл нүдэн сонин цэхэр өнгөтэй болоод эргэлдээд эхлэхэд бусад зомбинууд шууд буцаж эргээд манай хэдийн зүг хөдөлж эхэлдэг. Энэ нь ерөнхийдөө энэ муу Ёнчоол бусад зомбинуудынхаа нүдээр дамжуулан харж чаддаг. Мөн харсан сонссон зүйлсээ мэдээлэл болгон бусад бүх зомбидоо дамжуулдаг гэх манай Сэжоны таамаг нь батлагдаж байна л гэсэн үг. Таамаг нь батлагдсан тул Ёнчоолын нүдийг юмар дарж боогоод манай хэд хоорондоо огт ярилгүй бүр анх үүсгэсэн групп чат дээр чат бичиж харилцахаар тохирдог. За ингээд ашгүй муу Ёнчоолыг ахин нэг удаа бариад авчихсан тул шууд цаашаага явж байтал огт төлөвлөөгүй нэгэн үйл ойлголцол маргаан гараад ирэх нь тэр. Хамгаалтын ажилтан залууч манай эгчийг очиж авчгаад хамт дээвэр рүү гарна үстэй гэхэд цагдаагийн ахлагч үгүй. Одоо вакцин буюу энэ Ёнчоол хинээс ч илүү хамгийн чухал. Тийм учраас шууд дээшээ гарна гэж маргалдаж байгаа. Сүүлдээ бүр нэгэндээ
буу хүртэл тулгаад эхлэх нь тэр. Энэ маргаанаас гадна хамгийн эвгүй зүйл нь мэдээж энэ маргааныг нь чихээрээ сонсчихсан өнөөх муу Янчол хэдийнэ бусад зомби нартай мэдээлэл дамжуулснаар зомби нар хамгаалтын ажилтан залуугийн ихжийн байгаа камерын хяналтын өрөөний гадна хэдэн зуугаараа ирчихсэн шилэн ханыг нь мөргөж эхэлдэг. Хамгаалтын ажилтан залууч тэгвэл би ганцаараа очиж ихжээгээ авраад тэгээ та нартай нийлэе гэд гүүгээл явахдаа зэрэгцэн манай Сижонч цагдаагийн бууг булааж аваад түүний ихчэд туслая л та. Тэгээд бөөндөө дээвэр рүү гарцгаая гэснээр маргаан бүрэл томсоод ирхэн тэр. Нөгөө олон хүүхдээ бизнесмен залуу манай Сижоныг араас нь барьж аваад ноцолдож байгаад унгааснаар манай хүнч бууга алдах ба арга буюу хамгаалтын ажилтан залууг орхиод үлдсэн хідэн цаашаага явахаар болдог. Хамгаалтын ажилтан залууч ихч рүүгээ уцаар ярихад бүх камерыг харан сууж буй их чинь "За, одоо чигээрээ яваарай. Одоо зүүн, одоо баруун" хэмээн газар заах ба хамгаалтын залууч яг л хэлснээр нь явсаар байгаад яагаад ч юм нэг нь лифтэн дотор ороод ирэх ба их чинь ихчигээ сайн сонсороо миний дүү. Наад лифт дээрээ 4 давхарт буугаад чигээрээ яваад гадна байрлах аваарын шатаар дээшээгээ 7 давхар руу гараад нөгөө хидтэйгээ нийлээрэ хэмээн хөөхий нүдэндээ нулимстай л хэлхэн тэр. Ерөнхийдөө бол энэ их чинь хөөхий дүүгээ нөгөө хидийгээ бүр цаашлаад хүн төрлөختнийг аврахын тулд өөрийгөө золиослож байгаа л болж таардаг. 잠깐만. Яг энэ үеэр барилгын гадаа терроризмтай тэмцэх албаны хүмүүсийн удирдлагын төв дотор хамгийн том гихт арга удирдагч бүр сайдан нүртэл ирчихсэн байх ба телевизийн мэдээгээр нь маш олон хүмүүс барилга дотор байгаа бидний их жаах ээж аав дүүнер туслал та яагаад ингэж шууд барилгыг хөл хорионд оруулчихж байгаа ядаж аврах баг илгээхгүй юм уу хэмээн ёстойныг үүмэлдэж байхан тэр. Удалгүй энэ төв дотор нь түрүүхэн тэрмүү Янчолын лаборатори руу ороод ирсэн мань профессор Соли орж ирэх ба хэд хэдэн чухал мэдээлэл болон өөрийн нэг тамга бүх удирдлагуудын өмнө их хэл зориг гарган хэлдэг. Нэгт эдгээр вирус авсан хүмүүс зүгээр нэг өвчтөн биш. Тэдний мэдрэлийн систем бүхэлдээ гэмтэж тархин өгчсөн тул эмчлэгдэх ямар ч боломжгүй гэсэн үг. Хоёрт сая бид нар Янчолын энэ бүх зүйлсээ бэлдэж төлөвлөж байсан хувийн лаборатори руу ороод ирсэн. Тэндээс нэг таамагласан зүйл бол хамгийн ихэнд халдвар авсан биетийг устгаж чадвал бусад халдвар авсан биетүүд ямар ч удирдлаггүй болж таг гацаж байсан. Тийм учраас бид нар хамгийн ихэнд халдвар авсан хүнийг яаралтай алах гэж бодож байна. Хэмээн их хэл шийдэмгий хэлж орхидог. Ерөнхийдөө бол энэ нь ердөө таамаг төдий зүйл гэдгийг нь мэдэж байгаа. Мөн хэрвээ амжилтгүй болвол өөр дээр нь маш их дарамтчилгалт ирэхийг мэдэж байгаа хэрнээ л ямарваа нэгэн арга хэмжээ авахыг хүссэндээ өөрийнхөө бүх зүйлсийг золиослож байгаа л гэсэн үг. Ямар ч арга шийдлгүй байсан удирдах албан тушаалтнууд шууд профессор Солигийн таамгийг хийхээр болж хамгийн ихэнд халдвар авсан хүнийг нь нэн түрүүнд тодорхойлохоор болж шууд л ажилдаа ордог. Харин барилга дотор ихчийг алдсан хөөрхий хамгаалтын ажилтан залууч ёстой л галзуу мэт урлан өөрийн гарандаа нэмэлт хамгаалалт энтер хийгээд нэгэн том хутга аваад шууд л гарандаа. Барилга дотор манай нөгөө хэд ч Янчолыг дагуулan явсаар 31-р давхар руу дөнгөж гартал автомат мэдрэгч нь мэдрэн заалныг хөгжмөр та бүхэн 31-р давхрын VIP лаунжид орж ирлээ. Мэдээж л нөгөө муу Янчол хаана байгаагаа ойлгон шууд мэдээлэл дамжуулахдаа зэрэгцэн зомбинууд араасаа гүйлдээд ирж харагдахад өнөөх цагтаа бүрл хогийн арга сэдэн нөгөө олон хүүхдээ бизнесмен залууг араас нь хөл рүү нь буудаж унгаагаад нөгөө муу Янчолыг аваад цаашаага өөр өрөөнд ороод ногдчихсан тэр. Ерөнхийдөө бол энэ цагдаагийн хувьд хамгийн чухал зүйл нь вакцин буюу энэ Янчол тул бизнесмен залуугаар өгөөж хийгээд цаг хожиж байгаа л гэхүү дээ. Гэтэл нөгөө муу Янчол хаана байгаагаа хэдийнэ мэдчихсэн. Тэгээд одоо хажууханд нь байгаа зомби сонсоод байгаа тул шууд цагдаагийн ахлах руу зомбинуудаа дайруулахдаа зэрэгцэн манай Сижонч энэ боломжийг нь ашиглан амьд үлдсэн хоёр сурагч охиныг дагуулan хогийн Янчолыг хулгайлж аваад гяз цаашаага гүгээд яваад өгсөн тэр. Цагдаагийн ахлагч хэсэг алалцаж байгаад яг зүхтах гэтэл түрүүн хөл рүү нь буудсан бизнесмен залууч хөлнөөс нь татаж унгааснаар энэ хоёр хоёулаа зомбинуудын өннөө оройн зоог болж байгаа юм да. Карма дагцаар нь савна гэж ёстой нэрээ энэ л бах та тий. За ингээд манай Сижоноос гадна дээрлэхүүлдэг байсан хоёр сурагч охин тэгээд нөгөө муу хогийн Янчол амьд үлдсэн ба манай Сижон бүгдийг нэг агуулгын өрөөнд оруулаад хоёр сурагч охиндоо утсаараа чаталж эхлэндэ. Элдв чимээ бити гарга наадах чинь сонсоод мэдчихвэл хідүүлээ дууслаа л гэсэн үг. Би одоо гараад сая өгдөг цагдаагийн утсыг аваад ирье. Тэгээд шууд аврах баг дуудъя. Та хоёр наад новшоол харж бай. Хэмээн төлөвлөгөөгөө хэлээд гараад гүйчихдэг.
Гэтэл хамгийн зөвүүн нь нөгөө муу Янчоолч нь хэдийнэ зомби нарт хазуулаад халдвар авчихсан нөгөө дэлгүүрийн ахын биеийг өдөртөн утсыг нь гаргаж ирээд групп чатыг нь нээж байгаад нүдээр нь дамжуулан ярилцсан зүйлсийг нь шууд уншаад мэдчихэн тэр. Яг энэ үеэр барилгын гадна байрлах удирдлагын төв дотор хүмүүс нь камерын дүрс шүүсээр байгаад хамгийн анх халдвар авсан хүний тухай олоод мэдчихдэг. Тэр нь мэдээж энэ Chains Bio компани захирал ба одоо халдвар аваа зомби болчихсон би энэ барилгын 15 давхарт байгааг яг мэдгтээ зэрэгцэн манай Сижон цагдаагийн утсыг аваад удирдлагын төв рүү дуудлага хийхэн тэр. Миний нэр Кон Сижон. Би барилгын 32 давхраас ярьж байна. Вакцин буюу Соо Янчоол надтай хамт аюулгүй байгаа. Бид нар 32 давхрын агуулгын өрөөнд нуугдаж байгаа. Яаралтай аврах баг илгээгээрэй. Гэхэд удирдах багийнхан ч хоорондоо яаралтай 2 тусгай баг гарга. Нэг баг нь профессор Солигийн хэлснээр хамгийн ихэнд халдвар авсан хүн болох тэр захирлыг олж очоод шууд ал. Нөгөө баг нь 32 давхар руу очоод тэр Соо Янчоолыг авчир хэмээн хэлснээр яриад дуусдаг. Гэтэл бас л нэг гайтай зүйл нь нөгөө мө зөвүүн Янчоол ч нэг зомбиг өдөрдөн худлаа өгсөн мэт дүр эсгээд саяны манай Сижоны бүх яриаг сонсоод мэдчихсэн байдаг ба шууд барилга доторх бусад бүх зомбидоо цаг алдалгүй мэдээлэл дамжуулж эхэлдэг. Ерөнхийдөө бол цагдаа нарын саяны ярьсан бүх төлөвлөгөөг ч гэсэн мэдчихсэн л гэсэн үг. Эхний тусгай баг болох Chains Bio компани захирлыг олж устгах тушаалтай зэргүүд барилга руу ороод 15 давхар руу дөнгөж гартал бүх төлөвлөгөөг нь хэдийнэ мэдчихсэн зомбинууд бүр өөрсдийнхөө биеэр хан босгочихсон байх ба шууд л өдөөс нь тулалдаж эхэлдэг. Маш удаан үргэлжилсэн тулаан болж байгаад ашгүй нэг Chains Bio компани захирлыг олж очоод яг цохонд нь буудаад унгаах ба харамсалтай нь бусад зомбинууд огт газар зогсолгүй хэвийн хөдөлгөөнтэйгөө л байх нь тэр. Энэ нь нэг бол профессор Солигийн таамаг буруу эсвэл энэ захирал нь хамгийн анхны халдвар авсан хүн биш л болж таардаг. Нөгөө талд хоёр сурагч охин Янчоолыг хараад байж байхад гинтэл хаалгыг нь хүн тогшсноо хүн байна уу? Аврах баг байна. Хүн байна уу? Хурдан онгоолгоорой гэх ба охтууд ч баярлан очоод онгоолгохтол энэ нь мэдээж л өнөөх байлаар зомбинууд. Энэ муу зөвүүн Янчоолын төлөвлөгөө. Мэдээж зомби нар ч нин төрөнд Янчоолыг шууд суллаад хоёр сурагч охиныг нэгээр нь нэгийг нь нэдүүлээд гараад явчихдаг. Ингэснээр өнөөх муу Янчоол ч бүр нэг том босс шиг зомбинуудаар хамгаалуулчихсан алхаж явах ба гинтэл хэсэг алга болчихсон байсан манай хамгаалалтын ажилтан залуу хутагтайгаа гарч ирээд өөдөөс нь дайрч эхлэх хэдий ч мэдээж л энэ нэг зомбиныхын араас яаж л энэ Янчоолд хүрч чадах вэ? Харин тэнд нь нуугдж байсан манай Сижон ч энэ үеэр нь огцом гарч ирээд өнөө муу Янчоолыг түлхэж унгаагаад тоолоогоор нь утсаар ороогоод тэрийг том төмөр тавиурт уйж унгаагаад яг л ухаан алдуулах гэж байхад баараг цэргэн гэж хэлж болох үс зомбинууд нь ирээд ахаад л Янчоолыг аварчихдаг. Манай Сижон ч хамгаалтын ажилтан залууд хандан Янчоолыг алж болохгүй. Наадах чинь вакцин. Чи хүн төрөлхтнийг тэр чигт нь өхүүлэх гээ юу гэхэд хамгаалтын ажилтан залууч тэр чинь одоо надад ямар хамаатай. Та нар бүгд миний их чиг хаяа явсан биз дээ. Хэмээн хэлэн Янчоолын араас үргэлжлүүлэн нэхэж эхэлдэг. Янчоолыг түлхэж унгаагаад яг л дуусгах гэж байхад өнөөх мүү зөвүүн гар нь өөдөөс нь хэдийнэ халдвар аваа зомби болчихсон хөөхий суумгай ихчийг нь гаргаад ирэх ба суумгай ихч нь бүр хоёр хөл дээрээ босчихсон харагдснаа өөдөөс нь алхаж ирээд барьж байсан хутгыг нь аваа цээжинд нь шууд зоочхон тэр. Одоо ингээд ерөнхийдөө бол манай Сижон л ганцаараа үлдэж байгаа л гэсэн үг. Манай хүн ч өнөөх мө Янчоолын өөдөөс бүр анх киноны эхэнд өөрт нь ирсэн урилгыг үзүүлээд энийг чи над руу явуулсан байна те гэхэд мань Янчоол одоо л нэг хаммаг зүйлсийн утга учирыг тайлан ярьж эхэлдэг. Яг үнэндээ энэ Янчоолын аавынх нь орооцолцсон өнөөх сурагчдыгаа өөрийн хувийн ажилд ашигласан гэдэг дотор нь манай Сижон байсан ба ууг нь зөвхөн өөрийнхөө ажилд нэрийг нь л оруулсан юм байлээ. Тийм л учраас аав нь манай Сижон руу залгаж сонсож байл та Сижоно би гуйж байна битгий тэгэж гомдол гаргал та би зүгээр л нэрийг чинь ашигласан бусад сурагчид ч үүнийг зөвшөөрсөн төгс бус иймэрхүү алдаатай буруу харилцаал бүх эмгэнэлт явдлын их үндэс штэ хэмээн гуйсан ч манай Сижон гомдол гаргаснаар аав нь бөө асуудалд ороод эцэс төгсгөлд нь амиа хорлсон л болж таардаг. Мэдээж тэр төгс бус харилцаа бол бүх эмгэнэлт явдлын их үндэс юм хэмээн урилга дээр бичсэн байсан нь ийм л учиртай байсан юм байна лээ. Манай Сижон ч үүнийг нь ойлгон хэрвээ хэн нэгнээс өшөө авмаар байсан бол ганцхан надаас авал та яагаад ингэж байгаа гэхэд өнөөх Янчоол нь ямар өшөө миний аавын үхэл бол зүгээр л нэг буруу ойлголцлоос үүссэн ш. Чам шиг хэн нэгнээс биш
Иймэрхүү бүх зүйлсийг зогсоох ганцхан арга бол бид бүгд хоорондоо оюун ухаанаараа холбогдож нийлмэл оюун ухаантай болох гэдгийг одоо хүртэл ойлгохгүй байгаа мó аа. Энэ бол энэ бүгдийг шийдэх хамгийн төгс арга. Яг ингэж ярилцаж байхад ашгүй нэг тусгай албаныхан гаднаас орж ирэх ба мань Ёнчолыг барьж авсан хэдий ч манай хүнийг бүр огт тоолгүй тэнд нь үлдээгээд гараад явчихж байгаа юм да. Манай Сежон ч хөөрхий цааш зүхтэн ашгүй нэг өрөөнд ороод хаалгаа төгчгöd энэ бүгдийг тусгай цэргүүдийн энгэрийн камер дээрээс харж байсан манай профессор Солич өөрийнхөө хэддийн өнгөрсөн нөхрийн экс эхнэрийг өмөрөн та нар түүнийг аврахгүй мүү? Ингээд хаяад явчихж байгаа мүү? Хэмээн удирдлагуудтай хатуу маргалцсан ч өнөөдөр нь баараг л хамгийн чухал хүн болох вакцин буюу Ёнчолыг авчихсан тул ганц нэг хүн бидэнд хамаагүй хэмээн хэлээд гараад явчихсан тэр. Манай Сежоны нуугдж буй өрөөний гадаа хит хитэн зомби хаалгыг нь эвдэж орох гээд дайрсаар л. Хөөхий ямар ч аргагүй болсон профессор Соли хэдийнэ халдвар аваад зомби олчихсан нөхрийнхөө утас руу буюу манай Сежон руу залхан уучлаарай би тусгай багийнхны камер дээрээс юу болсныг бүгдийг нь харсан. Найдвар чинь чамд туслахгүй юм шиг байна. Би ууг нь тэр мүү Ёнчолын лаборатори дээр очиод номер 1 дугаартай сармагчин гостоход бусад бүх сармагчин нь таг гацаж байгааг харсан юм а. Тэгээд хамгийн ихэнд халдвар авсан тэр Chains Bio компани захирлыг нь устгасан хэдий ч миний таамаг буруу байж уучлаарай. Би одоо яг юу хийхээ үнэхээр мэдэхгүй байна. Гэхэд манай Сежонч гинтэл өнөөдөр болсон бүх үйл явдлаа эргэн нэг санснаа. Тэр захиралч нь номер 1 биш юм байна. Харин өөртөө тэр вирусыг хамгийн ихэнд тарьж амжилттайгаар өөрийгөө вакцин болгосон гэхээр тэр номер 1 чинь тэрмүү хогийн Ёнчол өөрөө юм байна. Гэвч мэдээж одоогоор тэрмүү Ёнчол хүн төрлөختнийг аврахад хамгийн чухал хүн болчихсон байгаа тул засгийн газрынхан хизээж тэрийг алуулахгүй нь ойлгомжтой. Тийм л учраас ганц байгаа арга нь манай Сежон өөрийн гараар энэ бүхнийг хийхээс өөр аргагүй болох нь тэр. Манай хоёрыг ийхүү ярилцаж байхад өнөөх мө Ёнчол ч өөрийг нь авч явж байсан тусгай албаны цэргүүдийн өөдөөс хэдийнэ халдвар авчихсан буутай цэргүүдийг дайруулан хөнгөө гихч нь өөрийгөө авруулад бүр барилгын дээвэр дээр хүртэл гараад цэрэг зомбинуудаараа энгийн цэргүүдийг буудаж унгаагаад яг л өөрийг нь баривчлаад явж буй тусгай ажиллагаа явагдаж байгаа мэтэл жүжиглээд цааш явж эхэлдэг. Бүр зомби цэргүүдээрээ машин тэрэг бариулаад хөл хорой тогтоочсон байсан хэсгээс хүртэл ядах эмгүүл гараад явах ба тусгай албаныхны машин дотор дотоод сүлжээгээр нь дон үүрийн барилгын гадна хит их хүмүүс цуглаад маш их эмх замбраагүй байдал үүслээ. Яаралтай шийдэх хэрэгтэй байна. Гэх цэрэг цагдаагийнхны дотоод мэдээг сонссноо шууд тэр их хүн бужигнаж байгаа хэсэг рүү чиглээд л явчихсан тэр. Энэ үеэр манай Сежонч нуугдж буй өрөөнийх нь хаалхыг эвдээд орж ирсэн хитэн зомбинуудыг эвтэйхэн аргалаад бөөн цуснаж болчихсон хувцас олж өмсөд ашгүй нэг 50 гэгчин барилгаас гарахад өнөөх мө Ёнчол хэдийнэ цугласан олон хүн дотор ороод зомбинуудаа цугласан олон хүмүүсийн өөдөөс дайруулад ёстой л нэг хамаг том удирдлагууд болон засгийн газрынхны хамгийн их айж байсан Үүмэн самууч утгаараа эхлэх нь тэртээ. Ууг нь энэ халдварыг барилгаас гарахгүй гэж үзсэн ч өөрсдийнх нь хогийн үйлдэлээс болоод хяналтаасаа алдчихвоо л гэлтэй. Мэдээж барилгын гадна ойрхон байрлаж байсан удирдлагын төвийнхэн ч нохоо шиг сүүлээ авчаад шууд зогтох ба манай Сежон их Үүмэн самуун болж буй талбай дээр зөөлхөн алхан гарч ирэн шууд л өнөөх мө Ёнчолыг хайж эхэлдэг. Профессор Солитэй холбогдож байгаад Ёнчолын байршлыг нь тогтоож аваад нэг машин олж унаад шууд дайрах гэж очсон ч алдчих ба өнөөх мө Ёнчол нь ч мэдээж бүхэл зомбигоо манай Сежон руу буюу өмсөж байгаа бөөн цуснаж болчихсон хувцсыг нь үндсэн бай болгоод шууд тушаал өгөн дайруулж эхлэх нь тэр. Хэдэн зуун зомби бүгд л манай өн рүү дайрахад манай сэргэлэн Сежон ухаан сэлэн ойртон ирж буй нэг зомби дээр өөрийн гадуурх тэр хувцаа тайлаад толгойд нь углаад эвтэйхэн өнхөрч унаад гарахад хэдэн зуун зомбинууд яг л бүр өмнө манай хүний ярьж байсан шиг бөөндөө тойроод ямар ч удирдлаггүй болоод эргэлдээд л эхэлдэг. Ягав дөнгөж нэгдүгээр давхарт хоригдож байхдаа шоргоолжоор жишээ аван зарим онцгой организмууд ингэж үнэр гих мэт өөрсдийн онцгой чадвараа ашиглан мэдээлэл солилцох үедээ заримдаа буруу мэдээлэл дамжуулснаас болоод яг л энэ шиг бөөндөө өхөн үхтлээ эргэлдэхийг ант мис гэдэг гэсэн штэ тий. Яг тэр нь бүр яг л утгаараа болж байна л гэсэн үг. Энийг нь анзаарсан өнөө мө Ёнчолч манай Сежон руу зомбинуудаа дайрах тушаад өгөх гэсэн ч өнөөхөд нь бүр мэдээллийг нь огт хүлээж авахгүй байсан тул эргэлдэн гүйж буй зомбинууд дотроо мөргүүлэн барин явж байгаад ашгүй нэг нөгөө голд нь байгаа зомбины толгой дээрээс нөгөө цуснуудтай хувцсыг нь татан автвал бүх зомбинууд нь шууд байгаа газартаа унаад өгөх нь тэр. Төд удалгүй бүх зомби нь буцаж босож ирсэн хэдий ч яагаад ч юм дөрвөн хөл дээрээ босоод ирж
ирдэг ба энэ нь саяны буруу мэдээлэл солилцож бөөндөө үүмэд самгарцсны үр дүнд нь өдийг хүртэл хоорондоо мэдээлэл солилцсон сурсан бүх зүйлс нь яг л компьютероор бол формат хийгдчихсэн мэтэл шинээр эхэлж байгаа юм шиг байгаа. Зомбины тархалт бүр анх эхлэж байсан шиг зомбинууд дөрвөн хөллөөр босоод ирэхийг нь хараад юу болоод байгааг бүрэн дүүрэн ойлгосон манай Сижонч нэг арга сэдэн шууд л өнөх Ёнчол руу гүйж очоод жаал зуралдаж байгаад хажууд хэсэгтээ бөөн K-pop залуучуудын сурчлагын гэрэлт зурагтай автобус доогуур өнхрөөд ороход мэдээж л өнөх зомбинууд нь бүх юм нь форматлагдаад шинээр эхэлсэн тул автобусны хажууд байрлах сурчлагын зураг руу бөөндөө дайрч эхэлдэг. Ингэж дайрахтаа өөрсдийн өдөрдөгч болох Ёнчолыгоо ч тоолгүй шууд түлхээд унгаах ба өнөөхөнд шатаж байсан машины гал дээр унснаар юу ч хийж чадалгүй хийд имэйл сарвнаж гардаг. Нилээн сарвнаж байгаад бүр мөсөн шатаад өгөхөд мэдээж л манай Сижоны яг таамаглаж байсны дагуу бусад бүх зомбинд бүгд таг гацснаар эцэст нь нэг энэ их үүмэн самун аюул дуусаж байгаа юм да. Кадр солигдоход манай Сижон профессор Соли руу залхан "За, камер дээр юу харагдаж байна? Бусад бүх хэсгийн зомби нар хөдөлгөө болсон биз дээ. Өнөө их хайгаад хамаг юмаа зориулаад байсан вакциныг нь байхгүй болгочихлоо доо, тэ? Би ч нэлээд том асуудалд орох нь дээ. За, яах вэ? Ямар асуудалд орж үзээгүй ш. Хоёуланд нь ч одоо хийх ажил их гарч ирэх нь дээ, тэ? Химэн хэлэн манай Сижон зомбинууд дундуур 50 гихчин алхаж буугаар Торонеко суугийн 100 дахь кино болох Колони кино маань дуусаж байгаа юм да. Фүү, ямар амар тайлбарлах юм ихтэй, ямар уурт, гэхдээ бүр ямар үзээтэй кино аваа тий. Торон лав иймэрхүү зомбитэй кино ярьж байснаа баарг санахгүй юм байна. За тэгээд хэд урт болоод бамбарнуудыгаа өөдөгөөгүй гэж найдаж байгаа шүү. Энэ хүртэл дуустал нь үтсэн бол мэдээж манайхан хэр их таалагдсанаа 1-10 оноогоор дүгнээд доор комментаар бүр заавал бичээрэй. За тэгээд мэдээж дараагийн кино нэг удахгүй тул манайхан юу их мэдж байгаа шүү тий. Лайк сабадараад сүсгэлээ сууж байгаарай.